Сайн байцгаана уу гэхдээ. Нээлттэй ярилцлага нэвтрүүлгийн маань нэгэн шинэ дугаар эхлэхээр бэлэн болоод наа. Бид энэ удаа та бүдийг Алтан гэрлийн Баттахдах гэдэг хүнтэй уулзах гэж байна. Энэ хүн бол Иргэний нэгдсэн үндэсний төвийн аэродром гэрэл суултын албаны механик инженер ажилладаг, олон улсын хэмжээний мастер уулчин, Эвересттэй оргилд бол гарсан Монголын цөөхөн уулчдын нэг байгаа юм аа. Мөн тэр Непалийн Макалу, Америкийн Андын нурууны ноён оргил Аканкаод гарсан ийм туршлагатай уулчин хүн байгаа юм. Сайн байна уу та? За сайн байна уу та. За тэгэхээр намрын ихэнх сарын мэндийг дэвшүүлье. Танд ч гэсэн энэ цаг өдрийн мэндийг хүргэе. Асуултаа хоёул яг энэ бол таны хобби хүү одоо юу гэвтэй? Ууланд авирахтай. Эсвэл зүгээр бүр спорт болоод та хөгжүүлээд авч явж байна уу? Яг ер нь бол хобби. Ажилтаа ажиллахаа зугаар явдаг. Тэгээд ер нь жоохон явж байгаа нөгөө хобби маань жоохон хүнцээрээд спорт тал руугаа бас баг зэрэг орсон тал байгаа. Ер нь ууланд авирахын одоо тэр өндөр оргилыг байлдаг эзлэхийн гой сайхны юм байна. Мэдээж тэгэл яг өндөр дээр гараад ингээд юм харуулдаад харах тий тэр хүртэл зориг тавиад яваад бэлтгэл хийгээд өөрийгөө ялгаад гарах мэдрэмжүүд болж юм. Үнэхээр гоё л доо. Тэгээд одоо миний хувьд ихэд мэдээж дэлхийн тээвэр дээр гарч үзнэ гэдэг тохиолдол бас сонирм тохиолдлоос нь л өнөө тавьд ингэж тий. Тэр болгон л гоё тэлдэ авиралт болгон тэгэл тийм ч нөгөө байнга бэлтгэл хийгдэн тэгээд авиралт болгон шинэ хүнтэй танилцдаг, шинэ газар үздэг ч юм уу ингээд маш тийм сонирхолтой. Тэр хүнд тийм татдаг. Ер нь Эверест дарсан хэд туулч болсон бэ? Тэнд бол уулын оргил дээр нэг тийм дардаг падга дарангууд нэг тоо гардаг юм байт юм байл шүү дээ. Эверест дээр бол тоо гардаг юм байхгүй. Тоо гардаг нь болохоор Эльбрус. Эльбрус дээр. Кавказын оргил дээр, Европын оргил дээр. Эверест дээр бол Монголын 15 дахь гэж бодсон. 15, тий 15. Ер нь энэ дэлхийн өндөр оргилууд дээр гарахад ялгаа нь юу гэдэг юм? Одоо жишээлбэл Америкийн Андын нурууны ноён оргил Аканкао гэж байна те. Би одоо мэдэхгүй ямар шугам юм байдгийг бол мэдэхгүй. Эверестийг бол одоо холон уулчин тийшээ гарч байна. Одоо сүүлийн үед айлгын социалаар бол бичлэг их орж байна. Тэгэхээр заа нэг иймэрхүү хэлбэр эзтэй юм энэ ч ингэж авирд юм гэсэн тодорхой хэмжээ мэдээлэл аваад байгаа. Энэ Аканкао гэж бол мэдэхгүй, Накалоо гэж мэдэхгүй. Эдгээр улсууд авирахад ялгаа нь юу байсан бэ? Ер нь ямар хүндрэл учирч байна? Ер нь ялгаа их юм бол уул болгон ялгаад өөр. Хүн бол өөр гэдэг шиг уул болгоо өөр. Одоо жишээ нь Эльбрус их чинь Европын хамгийн өндөр оргил тий Кавказын оруу. Энэ авирахад болж нөгөө дид бүтц айгүй сайтай одоо хөгжилтэй орн байна тий. Тэгэхэд энэ дээр ингээд 4000 хүртэл кабель гараар явчихна. Тэгээ нөгөө цаг агаар харах интернет интергээл юмнууд нь өөр хөдөлтэй арай. Андын нуруунд бол нөгөө Вест кемпэс дэше өөрсдөө кемпэ байгуулж байдаг. Тэгэхээр нөгөө хэд хоног явах уу гэд ачаа бараагаа өөрсдөө үүрээд явна. Тэгэхээр авиралт нахад бас л өөр гэсэн. Гямлаад болж авирж байгаа гямлаа стил маань болохоор нөгөө компаниар үйлчлүүлнэ. Тэгэхээр нөгөө компани маань нөгөө компанитайгаа хамтраад компани маань авиралтын нөгөө аюулгүй байдлыг хангах ч юм уу ингээд авирдаг. Тэгэхээр арай жоо өөр л гэдэг. Таны төрөлжлийн ярилцлан дээр одоо АЛП авиралт гэж бас байдаг гэж яригдчихсан байхгүй юу. Тэгэхээр бас Эльбрусын авиралт ч юм уу, Гимлан авиралт гэж бас нэг өөр авиралтууд байх уу. Энэ бол дэж юу гэдэг стил ч юм уу, спортын нэг тийм төрөл ч юм уу нэг тиймэрхүү арга нь өөр болоод байгаа шүү дээ тий. Одоо яг уулын авиралт гэдэг манайх ч одоо маш нэг л ингэж ойлгоод байна тий. Энэ чинь ерөнхийдөө нөгөө ууланд алхах хайкинг гэж байна тий. Олон өдрийн алхалт ингээд трекинг гэхээр олон өдөр ачаа өөрөд алхахдаг ч юм уу. Авиралт ч юм болохоор хадны авиралт гээл нэг тусдаа мөсний авиралт гэхэд өөр багаж тоног төхөөрөмж хэрэгэлдэг ч юм уу тий. Арай өөр. Өндөр уулын авиралт гэхэд бүр өндөр ууланд 7 хоногор хүүтэн газар явах ч юм уу, хоолунд аваа явах гэд. Тэгээд гямлаа гэдэг нь болохоор ерөнхийдөө юу бэлтгэсэн холсонд одоо нэг компаниар үйлчлүүлээд тэгээд хит өндөрт авирна л гэсэн 8000-аас дээш өндөр нөгөө хүчил төрөгчдөө альпа стайл нь болохоор ерөнхийдөө нэг олсонд ороод баг болоод авирахыг л альпа стайл нөгөөх нь хямлал гэж ярьж байгаа.
Тэгээ хадны авиралт байна, мөсний авиралт байна. Ингээд арай жоохон өөр. Алхалт хүртэл ингээд хайкинг тэркинг гэж байгаа. Одоо тэгвэл эдгээр ууланд авирахад одоо жишээлбэл альпийн руу авирж хахад за нэг хүн 1 метр алхахдаг бол гимлайд нэг 50 см алхах ч юм уу гэж бас алхалтнаас янз бүр болох нь дээ тий. Тий, тэгээ яг ямар өндөр талхаас бас хамаарна гэсэн үг. Ер нь ууланд ингээд авирахын өмнө хамгийн түрүүнд бэлддэг юм юу вэ? Авч явахад. Ууланд авирахад яг уулнаас хамаарал өөр онцлогтой. Хэрвээ акингогод авирах гэж байгаа бол ч яг майхан бүх юм бэлдэнэ гэсэн үг. Тэгээд тогоо шинагаа хүртэл авч байгаа шүү дээ. Монголд хэрвээ ингээд аялалд явах гэж байгаа бол одоо олцтэйс тэ өөрөөсөө бүх юм бэлдээл явна. Зүгээр компаниар үйлчлүүлж байгаа бас гямлаад бол арай өөр л дөө. За зөв хит өндөр болохоор нөгөө мишок одоо коммунизм ч юм уу өндрийн гутал ботл гэж 8000-аас дээш хэрэглүүд хэрэглэнэ гэсэн үг. Тэгэхээр уул болгонд л яг арай ч өөр зүйл бэлддэг. Нэг ярилцлагыг ч бас үзэж байхад хамгийн анх бол богдуулан алхаж эхэлсэн гэж байсан. За тэгээ богдуулан алхаж яваа тэнцээ хүмүүстэй танилцаа. Тэгээд улам дээшээ авирахыг, улам дээшээ гарахыг хүссэн гэж. Яг энэ нөлөөллийг ямар хүмүүс үзүүлвэ? Одоо жишээл богдуулан хамгийн анх тэр алхаж явахдаа хингид хүн танилцсан. Яг ууланд ер нь бол ч нэг ганцаараа зураг аваад ч алхдаг байсан. Одоо нөгөө хизэнээс алхаж эхэлсэн бэ гэдгсэн чинь хөлд ороод алхаж эхэлсэн гэдэг шүү дээ. Тэр шиг алхдаг байсан. Тэгээд яг ууланд алхахд бол ч анхлаад нэг хитэн залуучуудаа яг ганцаараа алхаж явж байгаа юу яагаад танилцаад тэгээд тэр чинь 2015 оны үед юм уу. Тэгээд бид нэг за хэдүүлээ одоо ингээд эхлээд сонгон хайрхан дээр танилцаад хамт гарсан. Одоо манай Бацуур гээд ах байгаа л да. Тэгээд өөр бас нэг хэдэн найзууд. Тэгээд дараа нь хэдүүлээ цэцэг хүн рүү гарыг гээд тэгээ гарчаад. Тэгээд тэрний дараагаас нь ерөөсөө тэр үуч нэг утаа айгу ихтэй байсан. Тэгэнгүүт за хэдүүлээ ер нь бас өөрсдөө ингэж юм гоё юмар халах юм шиг хүмүүст бас ингэж гоё уриалъя гээд. Тэгээ бид нэг Facebook групп нэгээд ч юм уу. Тэгээд 20 ингээд клуб байгуулад тэгээ явчихсан. Тэгээд одоо манай багийн ах бид нэр яг тэгэл танилцчихсан хүмүүс. Багийн ах одоо Монцомгийн бацгүй. Тийм. За. Ерөнхийдөө тэр одоо Эверстлөө авирах одоо энэ дэлхийн том өндөрлөг энэ оргил руу авирах хүслийг хэн анх суулгаж юу одоо тархин дотор одоо өөр тарж бид нар чинь буудаа хорож авдаг шиг яг тийм үрийг хэн тарж өгсөн бэ? Яг тийм сэтлийг өгсөн. Тэр бол яг л тэр алхажсэн нөгөө найз хүрээллүүдээс л яг тэр энэ гэсэн ер нь бол ч манай уулынхан чи ерөөсөө ууланд эхлээд орлоо тэгэл за цэцэг хүн дээр гараад үцхэд дараа нөгөө асар тайрхан бодогддог. Тэгэл тэнд явж байгаа хүмүүс ярьдаг ш. Тэгэл дараагийнхан за тэр уул юм байна. Тэгэл ингээл сумлагдаад их юм ингээд цаашаа ингээд явсаар байгаа л тэгэл яваад идэм билээ. Сони тий. Одоо юу гэнэ. За би одоо Дарнов аймгийн тим сумд очиж үзнэ гэж бодож байгаа. За тэнцээ тим газар байгаа. Очиод байгаа. Сайхан харчаад. Тэгвэл тэнцээ илүү гоё юм байна гэж хайж байгаа юм шиг л бүх үйл явц өрөнд юм биш тий. Тий яг нөгөө уул дууддаг гэдэг шиг за энэ дээр гарсан юм чинь дараагийнх нь тим гоё газар байгаа шүү гэж бодож байгаа байхгүй. Тэгэл нөгөөдөгтөө бас өдрөгөндөө бэлдээд эхэлнэ. За зарим нэг оргилдор бол найзууд энэ гоё шүү гэд бас зөвлөд хамт авъя гэд тийдэг. Одоо тэгээд уул чинь тэгэл яг аялал болгоо ингээд шинэ хүмүүстэй танилцуулдаг. Шинэ газар руу явна гэдэг чинь аюу гоё. Тэгэл нэг орчих юм болчих яг нөгөөдөгт татагтаад идэг. Бэлдээд эхэлдэг гэж байна. Жишээлбэл одоо Оросын блогерчин, телевизийн хөтлөгч Мария Боно гэдэг одоо Оросууд бол уулчууд бол тэр блогерын их сайн мэдэх байх л да. Тэрний би тэр Эверсттэй урьж байгаа тэр бичлэгийг бол ерөнхийдөө бол алгасалгүй үтсэн юм байна. Тэгээд тэнд хамгийн их нэвшлэг нэг ихэлдэг байхгүй. Би одоо Эверст ууланд авирах гээд дасгалаа хэлж байна. Би жилийн дараа гарна гэх тэр хүүхэн зориг тавьчихсан. Тэгэл энэ тэнд очиод бэлтгэл хийгээл тэр ингээл яваад байгаа. Ихэнтэй тэгээд жил болж байгаа байхгүй тэр хүн авирах гэж. Эверст авирах гэж одоо жил өөрөө ичнийн сар ичнийн жил бэлтгэл. Яг бэлтгэл гэх юм бол ер нь
яг ууланд алхаж одоо ингээл баг хамт олонд анхлал хүүтэн гарч ирсэн. Тэгэл ерөнхийдөө хийж эхэлж байгаа байхгүй. Тэр чинь мэдээж нөгөө авиралт ахаад өндөрлөө явна гэсэн бодол байгаа. Тэгэл тэр болгонд бэлтгэлсэн бол эхлээд цэцэгүүндээ гарч үзсэн байна. Тэгэл асрал тайрхан, мөнгөсөрдгийг хархан тэгээд за Монгол орны хамгийн өндөр дээр гараад үзчихье. Тэнгүүт яг тэндээс чинь нөгөө мессеж аваад за Европт би тэр оргил аягүй гоё идэг. Тэгэл тэн дээр бэлтгэл хийж байгаа. Тэгэл за яг Эверест гэх юм бол ч 2019-20 оны үеэс л яг за одоо яг ууланд яваад өвдий хүртэл явсан чинь ер нь тийшээ бас нэг зориуд үзчихвэл яасан тий. Дэлхийн дээвэр дээр хүн болсныг гээд бодож ирсэн. Тэгэл тэгээ бодогдчихоор ерөнхийдөө бас нэг авиралт болгон дээр л бас ер нь өөрийгөө бэлдэж гэсэн бүтээл явуулсан шүү. Тэгвэл бараг 2019 оноос эхэлж сэтгэл зүйвээ бас бие бас яг тийм өндөр оргил тийм застай газар ч би яах вэ гэж бэлдээд л зэрэг байна тий. Ер нь бол яг өндөр тавхад нэг номерт бол бэлтгэл. Тэгээд яг өндөр тийм зорилго тавьж байгаа юм бол хүн чинь бас бэлтгэх штэ. Тэгээл тэрэнд яахын тулд тэгээд өмнө нь одоо хадны бэлтгэл яах вэ, суур бэлтгэл яах вэ, тэгээд өндрийн бэлтгэл яах вэ гээл тэгээл нэг гүйдэх ч юм уу. Тэгээл багаагаар бэлдээдсэн. Ер нь бол хүний чинь хамгийн гол зүйл надад болж нөгөө тиймэрхүү дадал суух юм уу гэж бодод шүү. 7 хоногт нэг 2-3 удаа бэлтгэлээ хийчдэг. Зүгээр нэг авирах төхөөрөө нэг юу яадаг биш. Бэлээд авахш ямар ч тэр чинь нөгөө сэтгэл зүйд бас тогтож байгаа байхгүй. За өглөөрт босоод тэгэл авирал чинь дандаа ингээл голцоо шүн ингээл босоод авирдаг шүү. Тэгэхээр өглөөрт дахтаа босоос орчин гэдэг чинь тэр чинь бас л бэлтгэл болж байгаа шүү. Эверест рүү авирахад очирч хамгийн хүнд тийм саад бэрхшээл юу. Одоо тэнцээ явахад миний харж байгаагаар нэг юм өссөн 4-5 м өндөр юм ханлууч авирж байх шиг, юм өссөн ангал дээр шат тавиад мөглөж байх шиг. За тэгээ олстой дагаал уртлын хүн яг яаж алах нь, ямар хэмжээтэй вэ, яг тэрийг дагаал бүр яг ингэж дагаж ингэж явд юм байл л дээ. Тэгэхээр яг хамгийн хүнд юу байсан бэ? За Эверест дээр болж ерөнхийдөө яг ер нь болж өдөр болгонд хүндсэн. Яг тэр нь гээд хэлэхэд юу ерөнхийдөө өмнө нь нөгөө нэг 8000-д явцсан нөгөө төсөөл байсан. За хүнд идэх нь бийж байгаа. Тэгээд за яг л тэр юм ал өнөөдөр хийх ёстой шүү гэд ерөнхийдөө гадарлаж ирсэн л дээ. Яг тийм ялгарх зүйл ер нь өдөр болоог хүнд. Тэгэл ялангуяа нөгөө оксижен хүчлөрөгчийн баг зүгээ явах чинь бас чанаас тэр чаг ингээл хязгаарт орчдөг. Тэгэл тэрнтэй за тэтгэв өдөр явах юм чи хурдан л энэс нэг салчгаан саач гэх юм. Тэгэл ерөнхийн нөгөө өмнөх бэлтгэл төсөөллүүд нь байсан болохоор бас гайваас. Одоо манай Монцомогийн Батцог гэтэл надад бол ууланд авирахад ер нь ямар хүн яадаг вэ гэж зарим зүйлийг ярьж байсан. Жишээл тэр их өндөрт 8000 м-д очсон хүн одоо өмнөх хүн тад гээл унахад аврах болно гэдэг үг байгаа. Тэр бол одоо юу гэх юм энгийн хүн бол энэ ямар сони юм бэ гэж бодмоор. Тэр хүн яг урд нь дунж байгаа шүү дээ. Аврал авч шүү дээ. Гэтэл болдгүй гэдэг. Энэ яг юуны учир вэ? Ер нь бол нөгөө уулч нэг өөр дүрмтэй. Тэгээ яг тэр ямар уднаас хамаарат дүрм нь хэрэгжиж шүү дээ. Түүнээс бол за яг 8000 та уулын ч юм уу эрсдэл өндөртэй газар явж байгаа юм бол дөрмөө барихаас өөр аргагүй. Яг хүн туслаад тэх юм бол ч юм өөрт бол өөрөө эрсдэл маш өндөр магадaltaй байхгүй юу. Одоо тэнд чинь нөгөө хүчил төрөгч багтаа маш их энерги зарцуулж байгаа. Нэг хөдөлгөөн бүр эргээд нөгөө хүчил төрөгч багтаа учраас нөгөө нөхөхдөд айгуу тийм удаан байдаг. Тэгээ нөгөө бууж авах хамгийн гол нь авирал чинь нөгөө эрсдэлгүй авираад бууж ирэх шүү дээ. Тэгжээж авирал дуусдаг. Тэгэхээр чин тэр бол нөгөө бас хүчээ нөөцлөл явчих хэрэгтэй болж байгаа. Тэр дадахаал нөгөө моонолоо тэр бичлэгээр ороход тэгэхэд бол тэнцээ яг дэргэд нь ингээл 2-3 хүн ингээд унтсан гэж харагдлаа байхгүй. Одоо би бол баг гүйж чад татаад босгочмаа санагдаад байгаа ч өмнөөс нь гэтэл болдгоо. Тэгэл эдгээр тэгэхээр тэр дээр гарчаад би заавал ч хүн дээр гараад гэртээ эсэмд очно гэсэн зорилго тавьд юм байна чи би. Яагаад ч бодоод байдаг гэсэн юм байна. Яг л тэгдэг багт тий. Одоо авиралчин бол зөвхөн оргилдөө биш гэртээ л буцаад эсэмд ирэхийг яг бүтэ авиралт гэж ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр тэнд бол ч ер нь бол туслахад хэцүү л дээ. Яг 8 тэр хүчил төрөгч багтаа ч юм уу эрсдэлтэй одоо хүмүүс хаадан дээр явж байгаа.
илүү алах гэх юм бол тэгэл өөр өрсөлдөлд орно. Нөгөө хүмүүс ч гэсэн яг тэрийг мэдж байгаа юм чинь за нэгэндээ төвөг болохгүй гэдэг тэнд болж ямар ч тийм хууль үйлчлэхгүй л гэсэн. Ер нь ингээд яг их олон сайхан найзтай болдог гэж ярьж байна шүү дээ. Одоо жишээлбэл Аанны нуруунд гарсан тэр групп дотор чинь одоо харилцдаг найзууд их олон л байгаа байх та тийм. Тий одоо хүртэл яг тэр чинь ингээл халуун талаал хүүдэнд хөрөөл хамт хүчит цангаал тэгээл нөгөө нэг олсонд ороод аймаа холбогддог ч юм уу тий. Тэгэхээр чинь тий айгүй тийм яг үнэнгээс гоё тийм нөхөрлөл явдаг хоолцоос тэр айгүй гоё. Тэгээд бас гадаад дотоод яг нэг хобби нэгтэй сонирхол нэгтэй хүмүүстэйгээ танилцсан тэр чинь тэр болгоноос гоё. Одоо тэдгээр хүмүүс таныг энэ ууланд хамтгарыг тийшээ хамтгарыг гэсэн хүсэлт бол байн ирдэг баг та. Тий байна. Одоо хамгийн сүүлд ирсэн хүсэлт аль уул руу гарыг гэсэн хүсэлт ирсэн бэ? Одоо Монголд болж юм ингээл биш нөгөө 8 цагийн ажил болохоор тэр болго явж чаддаг байхгүй. Тэгээл зарим нэг гадаад дотоос ирэн тэгээл тийш явчмаар байна хамт авъя таа гэлдэг. Яг тэр болгон нөгөө ажилдаа болохоор ч явж чадахгүй. Одоо бол ч 9 сар гараад мөг сэрдэг рүү ч юм уу явъя. Тэгээл одоо энэ Африкийн нөгөө Колумбижроо явъя гэх юм уу найзтай хүсэл байгаа. Тэгээд цаг зав амжихгүй тэгэл. Тэгээд гадаадууд ч гэсэн Монголд бас найзуудаас бас ирж хай нэг явна. Ер нь манай Монголын өөрөө бас одоо юу гэхэд газар чинь хийж бас явдаг юм байл шүү дээ тий хөтөж. Одоо цахим сайтууд бол шеэр баг гэж хүмүүс их олон бичээд байгаа маа. Уул нь бол хөтөж газар чинь гэсэн хоёрын аль нэг нь бос дарах гэдэг шиг. Тэгэхээр манай Монголын уулуудаар ингээд гарч байхад хамгийн хүнд чадлах сул оргил нь ямар оргил вэ? Ер нь бол уул болгоно л эрсдэлтэй. Гэхдээ Монгол болж юм одоо яг тийм хэцүү болоод байна. Одоо ингээл алтаа таван бүгд бүргэд тайрхан байна. Цагаан сувраг гэж бол байна. Хувсад ихэд дэглий цагаан. Тэгэл ер нь мөнгөц давуулууд ер нь эрсдэлтэй. Тэгээ аль талаасаа одоо яаж авирах уу гэдэг нь бас өөр бас тактик соох юм тий. Тий. Арай жоохон мэрэгжлийн тийм хүмүүс авиралт хийгээд явах юм бол ингээд уул яг хэцүү талаас нь авируул тэгэл хэцүү л юм. Гэтэ би дахиад асуултаа ер нь хамгийн хүнд юм шиг санагдсан гэж тавих хэрэгтэй байсан юм байна. Би арай буруу тий. Арай буруу тавьчих уучлаарай. Хамгийн хүнд гэх юм бол юм нөгөө бид нар шиг хөтөж болох нэг баг авч явах бол нэг хэцүү. Яг ингээл нөгөө зарим багууч ингээл нэг 2 баг 2 олсмоос явчихдаг. Тэгээд тэр болгон дээр нөгөө туршлага муутай явж хүмүүс явуул дандаа нөгөө эрсдлийг тооцож явдаг хэцүү. За яг авираад үзэхэд жоохон хэцүү байсан нэг цагаан сувраг хайрхан дээр нэг гарч хахад бас нэлийн чангатай биш. Монгол бол одоо нөгөө хүчлэр чинь баг маггүй гарч байгаа шүү дээ. Тий. Монгол бол тийм 4000-аас 4000 гаруй төгөөр бол ер нь ингээд уулын орой дээр гарчаад одоо юу гэнэ өглөө адуунд гарчаад за тэгэл адууга хайгаал өглөө нэг 6 цаг нар мантайг үлээгээл тамхитаал дурандаа сууж бас нэг их сайхан байд юм аа. Уулын орой дээр гараа тий. Тий. Яг тэрнтэй адилхан мэдрэмж ер нь энэ орилуудаар гарахад бол төрөндөө. Тий ер нь бол яг л тийм мэдрэмж ингээл гоё алсыг хараад ялангуяа нэг цаг агаар гоё өдөр болж юм. Тэгээд тэрэн дээр чинь гарах гэж бас өөрийгөө нилээн сорж ялангуяа Монголд ингээ явж байгаа ч Монголын бол тэр нөгөө яг альпэстэлээ нөгөө олсонд орж авирдаг. Тэгээ яг нэг нэгийг хамгаалж явна тий. Тэгээд багаар ажиллаад яг тэр хэцүү сорилтыг даваад оргил дээр гараад сууж мэдрэмж бол мэдээж гоё л гохоо. Ер нь энэ том оргилууд ингээд гарах гээд явж явах чинь аав ээж ах トゥ нар чи юу зэгч вэ? За одоо чи нэг очиод ядарс үедээ хэрлээрээгээд одоо юу өгч вэ? Тэгэл хаашаа явах гэж байгаас хамаарна шүү дээ. Яг нөгөө камлаа руу авиралт хийж чадвал тэгэл хүн болгоно л яг ингээл туслах гал тий. Зөндөл юмар тусалж байгаа. Ер нь тэр хүмүүсийн хүч айгуу тийм хамгийн том хүч тэр нь маш олон хүмүүс итгэл гэдэг чинь. Түүнээс яг дотоод авиралтын дээр болж байна их. За гадагшаа явж байгаа тэгэл хүн болгон боломжоор л одоо жишээлбэл Эверест рүү авч гарсан одоо энэ Аандын руу авч гарсан одоо жишээл бүх нөрөглүүдтэй гарахтаа авч гарсан нэг зүйл бол байгаа да.
өөр энэ Монголоос бүр зорж авч утсан ч юм уу гэмээр юм. За тийм зүйлч нэг байхгүй шүү дээ. Зүгээр нэг энэ тийм нэг далбаануудаа аваал те заримдаа байгууллагынхаа ч юм уу нутгийнхаа спонсорын ингээл клубийнхаа яг оргил дээр тэрийг гаргачих гэж зорж бол би бол тэгж авч явж байгаа. Яг хуу хамт явж байгаа хүмүүс бол ингээл гэр бүлийнхаа ч юм хүүхдийнхаа юм гаргадаг. Тийм тохиолдол байдаг. Эверестийн оргил тань бол одоо нисгчний 100 жилтэй бас 105 жилтэй байлгүй дээ. 100 жилтэй давхцсан тий. Тэгэхээр энэ бас одоо нисгт ажилд хүний үед бас маш их нэр төрийн асуудал байсан байх. Та бүхлүүд нь нисэх хүчний төлөөлөл нисэх хүчний тэр итгэлийг аваад явсан хүн юу бодогч вэ? Тэр бас гоё л мэдрэмж юм байлаа. Одоо би 2003 оноос хойш яг энэ байгууллагад ажиллаж байгаа. Тэгээд ер нь бол ч за нэг 25 ч гэж тооцоогүй. За ямар ч нэг өдөр одоо яг уулчин болоо явсан ч бас нэг Эверест явж чийсэн бодол байсан. Тэгэхээр 25 онд яг байгууллагын 100 жил тэнгууд би ч одоо наавж орж ховд аймгийн чанамс байх. Тэгээд сумын бас 100 жил болчихсон. Тэгэнгүүт бас бодсон хгүй. За тэгш өнөө давхаж байгаа юм чинь бас ингэж бол гоё юм байна да гэд. Тэгэж явчихсан. Тэгээ 25 он таараад. Ер нь хүн ууланд авирахад хамгийн түрүүнд одоо өөрчлөлтөнд хийдэг зүйлс одоо юу гэдэг вэ? Ууланд хамгийн түрүү байх ёстой зүйлүүд байна. Одоо ингээд за мэдээж нэг уух юм халуун юм хийн. Тэгээ яг хуу авирлаас хамраад нөгөө хүнсээ базааж байгаа. Тэгэнгүүт ямар ууланд явж байгаа хамраад за ямар ч нэг салхиныхаа күртэг харж ил өмнө күртгийг хийн. Тэгэл яг л байх ёстой юмуд нь заавалж өнөө тухныг хэрэлж юм уу ингээд. Ер нь бол байх чиглэх ёстой юмуд байдаг. Тэрийг одоо шиг би байх ёстой зүйл гэхээр бол бас сайн мэдэхгүй дээ. Одоо ингээд тооч ажиллавал хэдчтэй юм байх бол. Ер нь үүрэгч нь бол хэдэн килограмм орчим байх бол. 10 маруул хавцаад байгаа шнэ. Тэгжэл мэдрэгдэн ш би яг тэгж нөгөө хэлж үзээгүй тий. Багцаар орог тийм байгаа хаа. Тэгээд нөгөө авирлын багшнууд байна. Яг ямар ууланд явах гэж байгаа хамаарад. Тэгээд олс авал тэгээд хүндрээ явсан дөө. Тэгээд за яг нэг мөнх цастаа одоо цастаа уул руу авирах юм болж нэг за нэг 15 кг бол анхалтаа л юм. Өндөр ууланд гарсан одоо тайгаа ч юм уу алхаа ч юм уу өөр нэг хүн за уулна гэж гараараа авираараа гэд бэлгэлдэг гэж Бацх ярьжсэн байхгүй. Одоо Бацхыг дуудчихсан. Одоо шил Эверест тасан тайгаа дээр би хүн бэлгэлсэн үү ер нь? Бэлгэлжээс бас тэр чинь нөгөө ингээл яг бэлэгдээ тэр ууланд авч гарч ирсэн ингээл одоо найз нөхөд төрсөн өдрөөр гэж юм уу гэлж. Тэг чи яг л нэг уулынхаа юмнаас л бас нэг таарсан барьж аваад гарах тохиолдол байдаг шүү дээ. Ер нь ууланд ингээд явж байгаа ч бас одоо дархан хүнд чинь өөрийн гарын мужаа гэж одоо хөрөө гэж байдаг тий. Хүнд өгдөг хайрладаг. Бас тийм багж бас байдаг бах та. Байгаа л та. Тэгээд нөгөө одоо нэг ах эгчнэр бэлгэлсэн ч юм уу тий. Тиймэрхүү бас зүйлүүд байна. Яг ингээд итгээд за би дугай шүү гэд. Тэгэхээр тэр чинь бас үнэтэй зүйл болж тийм билээ. Одоо ямар зүйл вэ? Одоо надад ихтэй энэ цаг байна. Одоо яг манай нэг ах яг тэр чинь бүр ингээд Эверест Макад руу явахаас өмнө шүү дээ. Яг тэр чинь бас гоё итгэл аваад байгаа. Юу гэж хэлж өгч юм? Энэ цагийг өгөхдөө. Ахын дүүнийг зөөхгүй бол одоо хин зүйд ингэж байгаа. Тэгэхээр ч бас гоё шүү. Ер нь хүн болгон одоо ингээд сүүлийн үед эрүүл мэндэ одоо энэ богд уулын цог найрханд ингээд алхаж байна л да. Алхаж байгаа хүмүүс их олон болж. Гэтэ хүн болгон уулч болж чаддаг. Уулчны тусгай ангил байгаа гэж. Энэ яагаад юм бол? Яг уулч нөгөө бас арай өндөр уул түрүүн хэлсэн чинь нөгөө хайкинг, трекинг гэдэг уг нь болж нэлээд олон юм төрлийн арай өөр гэсэн. Яг одоохондоо манайх нөгөө дөнгөж ягаал нэг 10 жил ингээ хүмүүс ирчимтэй байж болохоор ялгаа нэг тэгж гараагүй ч өөр нөгөө
цаг хугацаанд ирэхээр ингээ хүмүүс ингээл за ингээ дээшлэх тусам нэг эрсдэлтэй. Ямар ч спорт нэг ингээл мэрэгжлийн болоод ирэхээр нэг эрсдэл нөхсөөл нөгөө мөнгө санхүүнийг ороод ингээл хэлдэгтэй ижлэн л дээ. Түүнээс гоё аялаа зугаалаад алхаад явах ч юм бас гоё шүү дээ. Одоо энэ гадаадын зурчид ингээд хөтчигээд явхад жуулчид одоо манай монголчуудаас юу хүсдэг, юу шаарддаг. Одоо л манай Монголын уул гэж хамгийн өндөр 4000 м гэж байгаа шүү. Гэтэ тэнд гарахын тулд гадаадын жуулчин бол мэдээж хэрэг яг айлтын нуруунд гарах гэж байгаа юм шүү. Эсвэл Эверест рүү орих гэж байгаа шүү. Маш их бэлтгэл төрдөг баг. Тэгэхээр тэр хэмжээгээр бас хөтчөөс юм шаарддаг бол одоо яг ер нь ямар ч байдаг бол. Ер нь бол жуулчд болж байгаа нэг хөтөлбөрийн дагуу явах дуртай. Яг л бүх юм яг ингээл эхлээд бид чинь нөгөө хөтөлбөр гаргаад гэрээ хийж байгаа юм чинь. За яг л ер нь бол манайх бол бас сайн гэж бодож байгаа шүү дээ. Олон улсын яг стандартаар явдаг болж байгаа шүү дээ. Олон улсын стандарт гэвч одоо жишээлбэл тэр стандарт нь юу заасан бэ? Би одоо шил огтоос мэдэхгүй болохоор асууад байна л да. Тий стандарт ч гэж дээ ер нь болж яг нөгөө уулын дүүрэм одоо ингээд тийм ууланд нэг олсон тэтээс олон хүү явахгүй яг тийм багцтай явна. Тэгээ нөгөө цагаагаараа сайн судлаад бүх юм нөгөө тодорхой мэдээлэл нь байх ёстой. Тэгээ нөгөө одоо чинь хөтчихөж чинь яг туршлагатаа яг бүх ажлаа мэддэг ч байх ёстой тий. Тэр мэтлэнгээр ингээд яг дөрмийн дагуу юмнууд байна л гэсэн. Ер нь ингээд хөтчихгээд явж байхад одоо дагаж явж байгаа хүмүүсээс нь унах ч юм уу, бэртэх ч юм уу тийм тохиол гарч ирсэн үү? Ер нь тийм тохиолдолд яг тэр өндөр ууланд одоо манай Монголын нөхцөлд хамгийн анхны тусламжийг бол үзүүлэх боломжтой байх л да. Ер нь яадаг бол? Ер нь бол тийм бэртэж гэмтэх хэрэгсэл гарах хамгийн магадлал өндөртэй шүү дээ спорт. Тэрийг өөрсдөө эхлээд ер нь бол авирлтын өмнө бүх хүмүүсээ ингээд за ийм эрсдэлтэй шүү, ингээд өөрсдөө эрсдлээ өгнө шүү гэж танилцуулаад тэгээд тэрнийг аваа бэлтгэлийн хийлгээд бүх мэдээлэл өгөө. Тэгээд аваа явж өгвөл тэгээд ер нь бол за бэртлээхэд анхан шатны тусламж үзүүлэх хэмжээнд багийн хөтөч ч юм уу тэгж явж байгаа. Яг тийм тохиолдож юу? Бэртэг тохиолдол бол гарч ирсэн. Тэгтээ бас харцангуй гай. Хаана уу? Одоо мөгсөрдөг дээр ч юм уу. Тэгэл тэр чинь нөгөө зарим хүмүүс ч жоохон бэлгэл муудаа сандардаг ч юм уу. Эсвэл энэ яагаад ч бэрч болж байгаа байхгүй. Ибүүгшгээ шаагаа битэж халтраад хадам мөрөгч болж юм тий. Нөгөө ингээл тэгээ ялангуяа уулч өөр эрсдэл өндөртэй юм чинь тэрийг тооцоол юм аваад анхны тусламж байгаа юм болж бэлдээ явж байна. Одоо тийм тохиолдолд бол хөтчийн үед бол одоо шил хөлн эмчил одоо чи өөрөд буурт хардаг болов. Эсвэл одоо уулнаас уугч бас нэг бас тодорхой дөрөв гэж асуу идэг. Нэг хүнийг одоо яаж авч явах хэвээр эдэр гэсэн ямар ч дамдуурын дээр бариад уулнаас ууна гэж яагаад байхгүй шүү дээ. Ер нь яаж вэ? Тэгэл одоо олж нэг хөвтчил тэгэл хамаагүй яасан. Тэгэл тэхгүүн тулд нэг урдчилж сайн бэлтгэл анхааруулгын сайн өгөх хэрэгтэй л байна та. Уулын спорт гэдэг бол өөрөө тэгээд хүний хамгийн гол нэр зориг шаардсан спорт юм болоо бодод юм бэ. Тэр өндөрлөө матсан тэгээд дээр нь цас мөс байна тий. Халтар гаагуулга хад чулуу байна. Гэт сэтгэл зүйн хүн өөрөөр нь яаж хэлдэг юм бэ? Сэтгэл зүй болж мэдээж нөгөө эрсдэлтэй зүйл хийн гэдгийг мэдж байгаа учраас яг тэрнийхээ дагуу нөгөө өмнөх бэлтгэлээ сайн хийх хэрэгтэй. Түүнээс бол яг зөрөгтэй байгаад болж юм бас зөрөгтэй хүчтэй байгаад болж юм бас юмны ард гарах хэцүү шүү дээ. Одоо тэр эрсдлийг тооцчил урдчилж юм сайн бэлтгэл хэрэгтэй байна шүү дээ. Тэгэхээр одоо богдууд алхах дээр за би тийшээ авирчин шүү гэж бодож алхах гэсэн үг. Эсвэл яг бэлтгэлийн их явцыг юм яаж явдаг юм бол? Юу одоо эхлээд нөгөө одоо богдууланда хитгэд алхаа. Ер нь бол zum туршлага бас маш чухал шүү дээ. Ямар ч би бол тэгж хардж туршлага ер нь одоо ингээл би ингээд Эверест авирах гад ч юм уу хэдэн жилийн өмнөөс бодсон байна гэж чинь яг ингээд тодорхой нөгөө туршлагуудаа ингээд өндөрөө ахиулаад яваад байгаа байхгүй. За энэ дээр би одоо дараагийн удаа энэс өндөрсчүүл болох юм байна шүү гэсэн. Тэгэхээр бүр одоо нэг жилийн хөтөлбөрөөс нэлээд олон жилийн бэлтгэл шаардж байгаа юм шүү дээ. Тий.
тэгэл одоо ингээд ууланд алхна гээл ингээд яриад байх биш. Эхний ээлжинд ойрхон газар өглөө босоод гарах нь л хамгийн чухал байхгүй. Тэгээд тэнд очиод хүмүүстэй алхаад хараад үзээд туршлага оромтлуулад энэ чинь ингэж юм биш. Энийг авах хэрэгтэй байна. Энэ яг бодит байдлыг хэрэгтэй юм биш гэдгийг мэдэж авах нь аюул чухал байгаа л да. Ер нь аав чинь одоо ингээд шил тэр өндөр ориглууд руу явахад юу гэж зогч байсан бэ? Ер нь бол ч юм тэгэл надад бол нэг юм хилдэхгүй маа. За ямар ч гэсэн одоо энэ хүү өөрөө л мэдж байгаа байлгүй тий. За болгоомжтой яваараач гэдэг юм уу. Мэдээж тэр чинь нөгөө би ч ганцаараа шийдвэр гаргахгүй бас чи гэр бүлийн хариуцлага байгаа шүү дээ тий. Чанга шүүдээ сая чинь манай хоёр уулч бас тэр өндөр уулаар гэдэг эрсдэл яах чи бас сонь санагдаж байлаа шүү дээ. Эрсдэл орж манай нэг хоёр нөхөр эрсдэггүй юу? Тий. Тэгэл яхаар ч бас л яагаад ийм болцсон юм болоо гэж бодохоор тэрнийхэн болохоор тайлбарыг бол бид нар олж чадахгүй шүү дээ. Хин нэг нь буруутай алах мэсэн үү, хин нэг нь буруу гიშгдсэн үү гэхэд бодохоор бид нар байгааг болохоор мэдэхгүй. Буруутахаас ирэх байхгүй. Тэгэхээр энэ их эрсдлийг дага үүрээ тий. Хамгийн гол нь тэгээд гэр бүлдээ бас би ийм эрсдэлтэй юм хийж байгаа шүү. Эргэж ирэхгүй ч магадгүй шүү гэсэн тийм мессежтэй явахаас танай гэр бүлийнхэн дээр бас хүнд байдаг баг та. Яадаг вэ? Тийм мэдээж хүнд л байгаа л да. Тэгээд ер нь бол юм урьдчилан хийдэн тэгээд за энэ гайгуулгүй дээл гэсэн ихтгэл дээр л явж байгаа юм чи. За тэгээд бас хариуцлагатай байх хэрэгтэй тий. Би ганцаараа тийш яг ганцаараа биш учраас тий. Мэдээж найз нөхөд байна. Тэр нөгөө шийдвэрээ бас зөвл гаргах хэрэгтэй байна та. Одоо тэгвэл таны хамгийн ойрын зорилго ямар ууланд гарыг гэсэн бодол байна? Одоо бол ч юм яг тэгж зорилго тавьсан бол байхгүй нэ. Тэгээд яг гоо бодож байгаа зүйлүүд байна. За бодож байгаа зүйлээс уулзвал хэлж болохгүй л. Одоохондоо яг тэр нөгөө юу алыг тоочулсан зүйл байхгүй. Тэгээ яг одоо ахаад явбал бас нэг ганц нэг шинэ бол үзчих бодол байга. Хамгийн очиг бодсон хүссэн гадаг чи одоо бас нэг бодол тэгвэл байна да. Хийхгүй л. Ер нь тэгэхэд би бас тэр үеэс ууланд гарах тэр мэдрэмжтэй. Энэ мэдрэмжийг буцаж ирээд хүмүүс тайлбарлана гэдэг бол өөрөө хэцүү л дээ. Ягаад гэвэл мэдрэмж гэдэг бол тухайн хүнтэй л байдаг болохоос хүнд хэлэхэд хэцүү зүйл. Энэ мэдрэмжийг одоо жишээл ганц зүгээр ч юм уу 3 хүүгээр тодорхойлох юу гэж тодорхойлох. Олон өдрийн нөгөө бас бодол төлөвлөгөө тий маш олон хүмүүсийн нөгөө итгэл энэ төр бүгд хамт явж байгаа юм бас. Тэр болгоныг яг ингээд ялаад чихэн хашин зүгээр тэр болгоныг яг ард нь гараад гоё зорсондоо хурж байгаа мэдрэмж юм. Ер нь бол бас гоё л да. За ямар ч хэсэн энэ удаад чадчихлаа шүү тий. Тэгээ цаашаа нөгөө буух Маш дахиад ажил дуусаагүй шүү. Ажил дуусаагүй, бүрэн дуусаагүй гэсэн. Тэгээ бууж ирээд бол мэдээж гоё л. Тэгээ ер нь бол юу байдаг юм аа. За оргилд гарч байгаа. Тэгээ ерөнхийдөө за төсөөлөл байгаа. Тэгээ цаашаа ингээд за одоо буу шүү гэд. За эхлээд яг нөгөө бүхлийн бүс гэж яриад тийм да. Тэгээд тэндээсээ ингээд хамгийн ихний кемп дээрээ ирэх мэдрэмж байгаа байхгүй. За ямар ч гэсэн энэ бүсээс гарцсан шүү гэд нэг амьсгаа авна. Тэгээ тэрнээс доошоо ахаад нөгөө бэс кемп хүртэл чинь байгаа зөндөө кемпүүд байгаа шүү дээ. Тэгээд тэрнээс доошоо буугаа ахаад нөгөө хүчил төрөгчин багаа авч байгаа мэдрэмж байгаа. За ямар ч хэсэн би нэг энд хүрээд ирсэн гэд. Тэгээд доошлоод нөгөө фейс кемп дээр иржиж амарна гэсэн. За энэ дээр иржиж нөгөө ангалуудасаа гараад тэгээд ирээл за ямар ч хэсэн болчлоо шүү гэж. Яг бүрэн. Нойлос тусааж юу? Ер нь хүмүүсийг харахад өөстэй гараад уйлж байгаа хүн бас биш тэр ишлэн дээр бол ганц нэг харагдчихлаа байсан. А бууж ирээд бас уйлж байгаа хүн ч бас харагдчихлаа байсан. Тэгэхээр тий яг тэнд бол ч нэг нөлөө центр гарав ерөнхийдөө нөгөө төсөөл байсан учраас харьцангуй гайгүйсэн л тий. Тэгэл одоо Эверестэд гарчаад ч юм уу ирчээл нөгөө Алтай таван богд хүдэн дээрээ гарч байгаа ахаад нөгөө уулын гоёг мэдэрч байгаа байхгүй. Тэгэл зарим үед бол яг өөр өдрөд мэдрэмж өөрлөлт юм л тий. уулын гоё гэл одоо энэ огийг бол өөр их олон давтж байна л да.
уул яхараагүй. Одоо шил би ингээл богд уулуур харж байна. За богд уулуур нүдэнд бах дүүрэн сайхан бол. Гэхдээ тэнд одоо юу гэндэ би ихтэй морьтой явжсэн явган бол за зөөхөн явжсэн болохоор морьтой явахд бол шал өөр л дээ. Яг уулын гоё нь юу вэ? Уулын гоё ч одоо бүхэл зүйлээр л гоё шүү дээ. Ингээл баг хамт олонтойгоо нэг баг болоод явах. Угсаа монголчууд нэг ингээл уул хайрхан ингээл хизээний шүтдэг хүмүүс шүү дээ. Тэгээ бид үзэж одоо уулчин гэж байгаа ганц тодтож авч өөрөө уул байгаа шүү дээ. Тэгэхээр яг л тэр нөгөө гол зорилгоо биелүүлээ явж байгаа юм болов уу? Яг оргилдож байгаа ч юм уу те тэр эрсдэлтэй зүйлүүдийг даван туулаад яг л тэр нөгөө зорилгодоо хүрж байгаа тэр мэдрэмжэл байгаа юм л та. Баярлалаа. Би нэвтрүүлгээ эхлэхдээ уулан дайрахын сайхан нь юу вэ гэж асуусан. Сая ингээд хамгийн сүүлийн асуултыг тавилаа. Уулны гоё нь юу юм бэ гэж. Тэгээ манай зочин батгах хариуллаа. Уул бол үнэхээр сайхан л да. Сүрлэг сайхан. Тэгээ дээр нь морьтой явган ямар нэгэн байдлаар гарахад тэр дээрээс тэр дорога хонь мал ямар гоё сайхан харагддаг үлээ. Даяалгаа ихэх өндөрхөн газар гарчих юм бол үүл тэр дор хөөл ямар шуухан сайхан зурлал дүрслэл байдаг үлээ. Энэ бүгдийг бол үгээр хэлэхэд бол хэцүү юм. Үүнийг бол зөвхөн уулан дээр гарсан хүн мэдэрдэг. Яг энэ талаар би батгахтайгаа сайхан хөөрлөлөө. Тэгэхээр нээлттэй ярилцлага нэвтрүүлэг маань энэ түрээд өндөрлөж байна. Бидэнтэй хамт үзэгч та бүхэнд баярлалаа.